гэж ярьдаг байхад шал өөр бүлээж авдаг байсан. Ойрын сони ачиг бол нэр яг сая ойрхон аялаад ирсэн. Хунцаргүй аялагч гэдэг шиг нэг ч хог байгаль дээр хаялгүйгээр бүх одоо хунцар савнуудаа баг 13-4 сетик саваа ганцхан ийм жижигхэн хайцанд багтаагаад тэгээд одоо хунцаргүй дэлхий гэдэг ингээ аялаад ирсэн байгаа. Тэгээд сонссон чинь бас 2030 хүртэл зорилго тавьсан гэдэг. Өөсөө юм чи ийд шит юм шиг гинт болохгүй шүү дээ. Тэгээд тэр тал дээр бас ямархуу сорилтуудтай тулгарч байна. Аха. Манай болохоор нөгөө түрүү жил дахин боловсруулах үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Энд харагдаж байгаа шиг дахин боловсруулаад шууд гадагшаага экспортод гаргаж байгаа. Энэ одоо яг нэг шат дамжлагын дараа ингээд джинсийн өмд болох ч юм уу, Nike-ийн бүүз болох ч юм уу, эсвэл хунцар болох тийм шат руугаа орсон. Тэгээ манай хувьд ч юм болохоор жижигэн ч гэсэн нэг дахин боловсруулдаг хуванцар сонгоод ингээд пэйж тэмдэглэгээтэй. Тэгээ энэ нөгөө хэрвээ ийм тэмдэглээг бол боловсруулагддаг гэж ойлгосон зөв үү? Түрүү нөгөө хоёлоо явж байхдаа бас нөгөө өөр савлгаатай юм авсан чинь PP гэсэн тэмдэглэгтэйс ч яг ийм хэлбэртэй мөртлөө. Аха, тийм эсэн. Тэр нь болохоор PET нь болохоор дахин боловсруулдаг. Одоо гэхдээ зүгээр ингээд арга зам нь гараад ирж байгаа байхгүй ингээд дахин боловсруулах үйлдвэр нь гараад ирсэн байна. Хөрийг нь авчдаг газар нь гараад ирсэн байна. Бүр дуудлагаар ирээд хогийг ч авчдаг газар байгаа юм байна те.